Улсын бүртгэлийн ерөнхий газрын 145 үйлчлэгийг ийм Монгол системээс иргэн хууль этгээд үзүүлж байгаа. За бид өнөөдрийн уулзалтаар бол цаашдын үйл ажиллагааг сайжруулах, за иргэн дурж байгаа үйлчлэгийг илүү хялбар болгох, дээр нь шинээр одоо ямар үйлчлэгийг иргэнд оруулж болох талаар хамтын ажиллагааг ярилцлаа. За өнөөдрийн уулзалтыг бол хоёр агуулгаар дүгнэж байна. За нэгдүгээрт нь бол ийм Монголиатайгаа манай улсын бүртгэлийн байгууллага хамтраад иргэдийнхээ одоо энэ цахим хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэх, ийм Монголиатаар байж байгаа энэ улсын бүртгэлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг цахимаар авах. Заавал одоо юу гэдэг нэг цэгийн үйлчлэгээ юм уу улсын бүртгэлийн хэлтсээр ирэхгүйгээр авах энэ боломжийг иргэдэд сурталчлах, иргэдийг одоо энэ хэрэглээг илүү их хэрэгэлдэг болгох тал дээр бол хоёр байгууллага ингээм хамтраад тодорхой юм төлөвлөгөөтэй ажлуудыг хийя гэдэг дээр бол харилцаж одоо тохиролцлоо. За хоёрдугаарт нь бол мэдээж цаашид ийм Монголиатаар авж байгаа энэ улсын бүртгэлийн үйл ажиллагааны одоо хугацааг богиносгох тал дээр бол байгууллагууд шинж хармалт гаргаж одоо ажиллая гэдэг дээр бол тохирлоо.